Өнөөдрийн хичээлээр бид IELTS Speaking-ийн lexical resource шалгуурт өндөр оноо авахад туслах амжилт болон бүтлгүүдэлтэй холбоотой идиомуудыг судална. Эдгээр хэллэгүүд нь таны яриаг илүү байгалийн баялаг болгож Port 2 Cue Card дээр түүх ярихдаа хэрхэн чадварлаг ашиглахыг бид энэ хичээлээрээ хэлэлцэх болно. Эхний идиом бол To pass with flying colors. Энэ нь ямар нэгэн шалгалт эсвэл сорилтыг маш амжилттай даван туулахыг хэлнэ. Жишээлбэл He passed his IELTS exam with flying colors гэж хэлснээр тэр маш өндөр оноо авсан гэдгийг тодтогч өгнө. Энэ нь таны lexical resource-ийг маш сайн харуулж чаддаг идиом юм. Дараагийн идиом бол To hit a brick wall. Энэ нь ямар нэгэн асуудалд орооцолдоод цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон үед хэрэглэгдэнэ. Таны хичээл зүтгэл гинэт саадтай тулгарх үед I hit a brick wall with my project гэх мэтээр илэрхийлж болно. Энэ нь таны ярианы fluency and coherency-г сайжруулахад тустай. Эдгээр идиомуудыг амьд харилцсан ярианд хэрхэн ашиглахыг үзье. Ариуна Бат хоёрын ярианаас та hitting brick wall болон passed with flying colors гэсэн хэлхүүдийг хэрхэн байгалийн замаар ашиглаж болохыг харж байна. IELTS Speaking-ийн шалгалтад банд 6.1 болон банд 8.1-ийн ялгааг харцгаая. If I failed the project because it was very difficult гэдэг нь энгийн шууд хариулт. Харин I faced a significant setback with the project and at one point I thought I was barking up the wrong tree гэдэг нь barking up the wrong tree гэсэн идиомыг ашиглаж бэрхшээлийг илүү сонирхолтойгоор илэрхийлсэн байна. Энэ нь таны lexical resource-ийг тодтогч өгнө. Амжилт бүтлгүүдэлтэй холбоотой бусад чухал идиомуудыг сурцгаая. A blessing in disguise. Энэ эхэндээ муу мэт санагдсан ч эцэстээ сайн үр дүн авчирсан зүйлийг хэлнэ. To get off on the wrong foot. Энэ хүмүүстэй эсвэл ямар нэгэн зүйлтэй эхнээсээ буруу ойлголцож эхлэхийг илэрхийлнэ. Харин to bite the bullet гэдэг нь хүнд хэцүү зүйлийг төвчих эсвэл аргуун эрхэнд хүлээн зөвшөөрөхийг хэлдэг. Эдгээр идиомуудыг хэрэглэснээр таны ярианы lexical resource шалгуур улам бүр сайжирна. Одоо сурсан идиомуудаа баттгах дасгал хийцгээе. After struggling for months, she finally with her startup and it became a huge success гэсэн өгүүлбэрийг зөв идиомоор гүйцээгээрэй. Энд passed with flying colors гэсэн хариулт хамгийн тохиромжтой. Учир нь түүний стартап маш амжилттай болсныг илэрхийлж байна. Баяртай.